За тэгэхээр Улсын их хурлын 2016 оны 6 дахь тогтоолын дагуу за өнөөдөр буюу одоо 10 сарын 19-ний өдрийн өглөө 7 цагаас 22 цагийн хооронд бол сум дүүргийн эдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох энэ санал хураалт бол явагдаж байна. Орногоо аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 70 хэсгийн хувьд бол өнөөдөр өглөө яг 7 цагтаа буюу хууль заасан цагаараа үйл ажиллагаагаа нээгээд санал авах ажиллагаа маань бол явагдаж байна. За сая бол бид бүхэн бол 11 цаг 30 минутын байдлаар одоо тасалбар болгоод эртний мэдээг одоо сумдаас авлаа. За сонгогчдын нэрийн жагсаалтанд бол санал өгөх боломжтой гэж 41764 сонгогч бол бүртгэгдсэн байна. За үүнээс бол саналаа өгсөн 11 цаг 30 минутын байдлаар аймгийн хэмжээнд 9205 сонгогч саналаа өгсөн байна. За хувь бол 22% ингэж явж байна. За хуулинд зааснаар бол төр хасав гэсэн тэмдэглэгээтэй иргэд маань бол сонгуулийн тухай хуулийн одоо 61-ийн 10-т заасны дагуу бол сонгогчдын эрсдэнд бол оруулан тооцохгүй гэсний дагуу бол энэ сонгогчдын нэрийн жагсаалт маань ингэж ийм дүнтэй гарч байна. За сумдаас бол одоо хамгийн өндөр эрсдэлтэй явж байгаа сум бол Хөвсгөл сум байна. 38.5% байна. За хамгийн бага хувьтай гэж тооцогдож байгаа сум маань бол Замун үд сум байна. 17% байна. За тэгээд сонгуулийн маань эрс бол нийт сонгогчдын 50% эрснээр бол сонгуул бол хүчинтэй тооцогдож байгаа. Тийм учраас одоо 22 цаг хүртэл бол сонгогчид маань бас идэвхтэй ирж 50% өрнө ахаа гэж ингэж бол найдаж байна. За дараагийн мэдээг бол бид бүхэн 16 цаг 30 минутын байдлаар тасалбар болгоод 17 цаг гэхэд бол одоо нийт сумдынхаа мэдээг бол нэгтгээд та бүхэндээ мэдээлэх боломжтой байна.